За сайн бацхан анар байна. 2025 оны 3 дугаар сарын 18-ны мегмар гарагийн өдөр энэ хөвчлөгийг хийгээд оройн хоолойгоо уншиж байна. Харин бичлэгээ 19-ний өдөр оруулнаа. За тэгэхээр өнөөдөр би 3 сарын 18-нд монголчуудын хэлж байгаагаар эрт цэргийн баярын өдрийн талаар ярих гэж бодож байна. Миний ойлгож байгаагаар бол энэ өдөр бол Монгол цэргийн өдөр гэдэг нэртэй тэмдэглэлт өдөр. Орчин цагийн зэвсэг төвчин Монгол улсад үүсэж байгуулагдсны 104 жилийн ой болж байгаа. За энэ юутай холбоотой вэ гэхээр 1911 онд Манчин гүрний дарлаас гарсан Монгол улс өөрсдөө гэсэн богд хаантай болоод тусгаар тохиноохыг хичээж байсан. Мэдээж урд хойд хөрш хятад Оросод болол нэг амархан үлэмшрөхгүй бүгдээ хаан цэгтэй улсад. За тэгтээ өөрсдөө бас дотроо асуудалтай байгаад байгаа. Гэхдээ 1915 онд яг дотоод 3 улсын хэлцээр болоод Монгол улсыг автономит эрхтэй улс болгосон. Тэгээд ер нь бол дайн гарахгүй, газар нутгийг зөвшөөрсөн, зэрэг захиргаатай байхыг зөвшөөрсөн, богд хаантай байхыг зөвшөөрсөн. Гэхдээ одоо хөршөөдөөсөө зөвшөөрөл авдаг нэг тиймэрхүү үйл ажиллагаа явуулдаг. Бүрэн тусгаар тогтноогүй гэсэн үг. Харин 1919 онд хойд хөрш Орос улсад хаанд цэцэглэлтэй байсан тэр үед тариачтай юмсгал гараад хааныгаа түлхэн буулгаад улаан армийнхан цагаан армийнхантай дайн хийж эхэлсэн. За үүнийг одоо дэлгэндуулаад гэх юм уу? Хягтдод хятадын зэргүүд орж ирсэн байдаг. За мэдээж газар нутгийг алдахгүй бас өмнөх газар нутгийг олж авахыг хүсэж байсан монголчууд ингээд хятадтай бол байнга мөргөлдөнтэй байдаг байсан. Тэгээд 1921 оны 3 сарын 17-нд хягтдод дулаан эхлээд сүүлийн ширүүн дулаан болж 3 сарын 18-нд өндөрлөөд хягтдыг бүрэн чөлөөлснөөр Монгол улс өөрсдийнхөө газар нутгад зарийн эзлэн дүрмгийлэгчдийг хөөж гаргасан юм түүхтэй ялалтын өдөр юм аа. Ийм учраас 1946 онд маршал Хорлоогийн чой болсонгүй энэ тэмдэглэлт өдрийг одоо цэрэг дайрчтай амралтын өдөр болгож тэмдэглэхээр шийдвэр гаргаж ирсэн байлээ. Тэр цагаас хойш өнөөдрийн Монгол цэргийн өдөр гэж нэрлэгдэж байгаа өдөр янз бүрийн өөр нэршилтэй болж ирсэн. 2-3 удаа солигдсон байх. Гэхдээ би бүгднийг нарийн сайн санахгүй байна. За энэ ингээд түүхийг иргэн санах өвөг дээдс маань тусгаар тогтмол одоо эх орныхоо төлөө иргэн тэмцэж байсныг санах мөн харин одоо бидний хөрш гэж нэрлэгдэж гисэнтэй одоо харийн эзлэн төрөмгөлөгчд хизээч орж ирэх боломжтой одоо тэдний эсрэг бас тийм бэлэн байх хэрэгтэй. Тэгээд Монгол цэрэг ямар байдаг вэ? Энэ талаар бас юм хөшөж бахархаж бодох, санах, түүхээ дурсах юм учиртай өдөр юм а гэж би ойлгоод байгаа. Тэрнээс биш одоо юу гэдэг эрэгтэй хүн болохоор ч юм уу эсвэл ингэ цэрэг армийн газар ажилладаг болохоор гэдэг ч юм уу идэж ууж баярлаж зингэх юм өдөр болол биш байхаа гэж би бодож байна. Харин дүүнэртэй хүүхдүүдтэй энэ өдрийн талаар, энэ түүхэн үйл явдлын талаар за тэгээд өнөөдөр манай зэвсэг арим ямар хөө байгаа вэ? Ирээдүйд ямар байх вэ гэдэг талаар ярилцдаг тийм өдөр байх юм бол арай дээр байх юм болов уу гэж би боддог юм аа. За тэгэхээр ийм байна. Тэгээд түүхэн тэмдэглэлт өдөр гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол баярын өдөр бол биш. Баяр наадам бол биш байгаа. Миний ойлголтоор л юм да. Тэгээ сүүлийн 10 жилийн турш барыг нэг иймэрхүү юм ярьж бодож сум Монгол байхдаа би зэвсэг түвшний 32 дугаар ангид албааж байсан. Бүгд найрамдах Франц улсад гадаад лиг байранд албааж байсан. Манай найзууд гэр бүлийнхэн надад цэргийн баярын мэнд хүргэхээр надад баг цэрэг тийм сонин санагддаг. Яг нийтлэг ойлголтоор л надад баяр хүргэж байгаа. Би тэр баярлж байгаа. Гэхдээ нөгөөтэйгөр энэ бол тэмдэглэлт өдөр нэг түүх мөнх тэгээ зэрэг армийн талаар ярилцдаг өдөр болохоос миний баяр бол биш. Бусад тэр зэрэгт байгаа хүмүүсийн ч баяр биш, бас эрэгтэй хүмүүсийн ч баяр бол бүр биш шүү. Тэгээд эрчүүдийн өдөр, эмэгтэйчүүдийн өдөр энэ төр гэж тусад нь ялгаж яриад яах вэ те үндсэн хуулийн дээр ер нь нас хүйс шашин шүтлгээр ингээ ялгаруулж болохгүй гэдэг штэ. Тийм байхад чинь баярыг хүртэл нэг өдрийг хүртэл нэгэндээ ингэж хувааж оноогод яах вэ? Бүгдээрээ л сайхан эрэгтэй шудраг баярлаж нааддаг байвал зүгээр юм да гэж бодож байна. За баярлалаа бүгдээрэнд нь дараагийн бичлэгээр уулзцгаая.